Сайн мэцхан уу, намайг Баасан Жаргал гэдэг. Их хвчлэн хүмүүс намайг Баска гэж дууддаг. Одоо 17 настай. Монголын нийслэл Улаанбаатар хотын нэг аслагдсан дүүрэгт амьдардаг. Би салхи хэсгэрсэн тал нутгийн охин. Тэнгэрэн цэлмэг, газар нууд хязгааргүй удан болохоор би чөлөөтэй мөрөөдөж чаддаг. Би годныхаа нэгэн хотгны хажууд дахь тоглоомын талбайд тоглож өссөн. Манай гудамжны бүх хүүхдүүд хоорондоо айгүй сайн холбоотой, тэгээд найзрах хүүхдүүдээс бүгдээрээ миний сайн найзууд байсан. Орой нар жаргалтал өдөржингөө ядархаа мэдхгүй тоглодог байсан. Тэр үедээ би багш болохыг мөрөөддөг байсан санаж байна. Надад хүн бүр инэрл хүртэх хэрэгтэй, хүн бүр үнцэнтэй, хүн бүрийн дуу хоолойг сонсох ёстойг зааж өгсөн багш нар шигэ. Гэвч аажмаар тэр мөрөөдөл өөрчлөгдөж эхэлсэн. Учир нь өөр нэг зүйлд бас өөрчлөгдөж байгааг анзаарч эхэлсэн л дээ. Би цаг агаараас эхлээд өөрчлөлтийг анзаарч эхэлсэн. 100 зүгээр ч нэг халуун биш, бүр шатам халуун. Хүүхдүүдийг гадаа тоглох боломжгүй болгож дутаг шөөж оруулдаг халуун. Өвөл илүү ширүүн, илүү хүтэн болж өвөл илүү их эхэлдэг болсон. Мал сүргийг күтнэр хядаж, амжиргааны хөөсөрийг үгүй идэх гамшиг ойр ойрхон тохиолддог байсан л та. Бид энэ үзэгдлийг 100 гэж нэрлэдэг л дээ. Манай улирлан чанартай ажил хийдэг. Тэгээд түүний хувьд ажил болох бүр л хэцүү болсон. Тэгээ мөн хүнсний бүтээгдэхүүнүүд илүү үнэтэй болж олцсон ч модж эхэлсэн. Өглөө маш хүйтэн байдаг болохоор би болон өөр олон хүүхдүүд сургуультай явж чадахгүй гардаг байсан. Сурах хүсэлгүүдээ биш аахгүй юу? Харин хит хөтнийг тэсэж чаддаггүй байсан даа л тэр. Тэгээд би өөрөөсөө энэ хэвийн зүйл үү? Хүүхэд нас гэдэг юм байх ёстой гэж юу гэж асуужсэн. Үгүй штэ. Бидний туулж ясан эдгээр зүйлс бол уур амьсгалын өөрчлөлт байсан. Энэ уур амьсгалын өөрчлөлт нь сурах бичиг эсвэл мэдээнээс ч биш. Харин хөлд орох хөрснөөс, амьсгалж буй агаараас, алдсан мал сүргээс мэдрэгдэжсэн. Гэсэн ч бид биедээ уур амьсгалын өөрчлөлтөд тасан цогцож амьдраарэ. Жисэд гараарэ гэдэг зүйлийг аюул хэлдэг байсан. Гэвч нэг зүйл миний амьдралыг өөрчилж эхэлсэн. Би дэлхийн зүүн байгууллагын явуулдаг сэтгүүлч клубыг гишүүн болсон л доо. Тэндээс видео бичлэг хийх, эвлүүлэх, түүх ярих, хэлтгэл тавих гэх мэтлэн маш олон зүйлсийг сурсан. Мөн түүгээрч зогсохгүй өөрөөсөө ахмад насны хүмүүстэй ярилцах, дуу хоолойгоо илэрхийлэх, бусдад асуулт тавих гэх мэтлэн маш чухал амьдралын маш чухал зүйлсийг ч бас сурсан л та. Анх удаа надад дуу хоолой бий. Тэр дуу хоолой өөрчлөлтийг авчирч чадна гэдгийг би тэндээс ойлгосон. Эхэндээ би дэлхийн зүгээр л хичээлийн хэрэгсэл, дулаан хувц өгдөг байгууллага гэж боддог байсан. Гэтэл би үүнээс хамаагүй илүү хүлээн авсан. Намгүй морчин төссөн надад чи илүү үнцэнтэй, бид чамайг харж гин, чиний дуу хоолой сонсогдох хэрэгтэй гэсэн гайхалтай мессежүүдийг надад өгсөн. Дэлхийн зүүн миний хэрэгцээг хангаа зогсохгүй надад ямар боломж байгааг олж харуулсан. Намайг манлайлагчдын хөтөлбөр, залуучуудын чуулганд оролцуулж, миний амьдарч байгаа жижигхэн гудамнаас хамаагүй том ертөнцийг надад танилцуулсан. Дараа нь Young Minds Camp-д оролцсон. Анх орохдоо би өөрийгөө өчүүхэн мэдэрч байсан. Харин Young Minds Camp-а дуусгаад гарахдаа хязгааргүй мэт дүүрэн мэдрэмжтэй болсон. Тэнд би Азийн олон улсын, олон орны залуустай уулзсан. Бид хамтдаа суралцаж, манлайлан бие биенээ сонсож, бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн бие махбодуудыг сэтгэл зүй, оюун санаа, итгэл үнэмшилд хүртэл яаж нөлөөлж байгаа талаар ярилцсан. Би буцаж ирээд хэд хэдэн дүүргийн 80-аад хүүхдэд судалгаа авсан л та. Ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сонссон. Мөн мод тарих, хог ангилах талаар мэдчихсэн ч гэсэн энэ нь яг тэдний амьдралд, бидний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бүрэн ойлгоогүй байсан. Тиймээс бид тэнд зогсолгүй залуусын удирдлага доор баримтад тулгуурласан бодит түүх, шийдлэр дүүрэн тайлан бичиж гаргасан. Тэгээд цаашлаад тэр тайлангаа олон нийтэд хүргээж хүүхдүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар заасан. Тэгснээрээ би Аз намхан талан гамшигын эрсдлийг бууруулах сайд нарын баг хуралд оролцож мөн маш том тайзан дээр үг хэлэх боломжийг олж авсан. Тэмээ. Би боловсон жорлонгүй гэр хорооллын охин. Монгол улсын шадар сайтын эсрэг талд сууж байсан. Би нэлээд сандарч өөрийгөө яг энд байна гэдгийг бүр итгэж ч өгөхгүй байсан ч яг шадар сайд ч гэсэн надтай адилхан хүн гэдгийг би ярилцж явах хугацаанд ойлгосон. Би түүнд хүүхдүүдийн дуу хоолойг сонсоорой. Бидний зөвхөн ирээдүйн удирдагч гэж биш, харин одоогийн түнш гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй гэж хэлсэн. Тэр мөчид би зөвхөн өөрийнхөө төлөө яриаггүй, харин маш хүйтэн гацар аман хайрагдаж, цэврүүддэг тул хичээлээ тасалдаг охины төлөө, тасан шуурганд бүх малаа алдсан хүүгийн төлөө, бидний хэн сонсох бол хэн сонсохгүй байх таа гэж айдаг хүүхэд бүрийн төлөө тэр үгийг хэлсэн. Харин одоо харахад бидний хэн нэгэн сонссон. Тэр нь улсын их хурлын гишүүд шийдвэр гаргах хичээд
аав ээж, ахмад настангууд бидний үеийнх ингээд бүгд сонссон бүх зүйл өөрчлөгдсөн байна. Дэлхийн зүүн яг анх намайг яаж өөрчилчихсэн би яг тэрэн шиг хүүхдүүдэд бас өөрчлөлтийг авчирдаг тийм гайхалтай мэрэгчлээ. Үнэхээр бас яг ингээд хүүхдүүдэд туслахыг хүссэн. Яг тийм мэрэгчлэр бас ингээд ирээдүйд яг ах эгч нарыгаа хараад за олон улсын байгууллагт ажилладаг. Тэгээд хүүхдийн төлөө байгуулгын хүмүүс ийм байт юм байна гэсэн үлгэр дуурайллыг авсан учраас одоо би үргэлжлүүлээд бас хүүхдийн байгууллагт ажилладаг, хүүхдүүдэд тусалдаг, хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлдэг тийм хүн болохыг хүсэж бас зорилго тавиад явж байгаа.